Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын уугуул их Монголын хүчтэн дэвжээ алдрах спорт хороо зэвсэг төвчний тэг 16 дугаар баригад Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын харцаг цолны Мэлалга баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Ардын өвсгөлийн 104 жилийн их Монгол улс байгуулагдсан 819 жилээ Монгол төрийн наадамд одтой сайхан барилдаж 6-5 Монгол улсын харцаг цол хүртсэн Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын уугуул оюун гэрлийн Наранбаатарын цолны Мэлалга баяр наадам 2025 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Төрлөг нутаг Өвөр хангай аймгийн Хар өрийн суманд зохион байгуулагдлаа. За баяр наадмыг Хар өрийн сумын засаг даргын тамгын газар Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын ах トゥ төрөл төрөсөд Хар өрийн сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлгээд олон байгууллагууд хамтран зохион байгууллаа. За баяр наадмыг үйл ажиллагаанууд аль бие усны нээлттэй арга хэмжээ Хар өрийн сумын баяр наадмын талбайд зохион байгуулагдсан юм. За наадмыг Хар өрийн сумын засаг дарга Батэрдэн нээж өг хэлсэн бол Өвөр хангай аймаг болон Хар өрийн сум төрөн гарсан урлаг соёлын уран бүтээлчид Хар өрийн сумын авьяасаг хүүхэд багчуудын урлагийн тоглолт наадамчин олныг баясгалаа. За ингээд үзэгч та бүхэн Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын уугуул их Монголын хүчтэн дэвжээ алдрах спорт хороо зэвсэг төвчний тэг 16 дугаар баригад Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны Мэлалга баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг хүлээн авч үзнэ. Шандастах хурдан мордор төрийн сүлдэн дэрэгцэж шагаан мэрэг гэрэлтэж дөрвөн бэрх бууна ёсон цацлын нүдээр ертөнцийн зүгөөжирч ёроол магтаал суурайлж мар орхон мандана этэн хоншортготол эрийн хэмрэн дөнгөрж эгэлгүй хүчтэн бөхчүүдийн эд хавар гайхуулан барны хөх огторгүй үүлэн чөлөөгөр мэлтийж бадам бурхнаа нууж нэгэн сайхан Монгол наадам инхүү эхлэж байна.
нутаг урсныхаа нэрийг улс даяар дуусгаж нутгийн ард биднийгээ баярлуулан багтуулан улсын харцаг цол хүртсэн Наранбаатар та нийт харанчуудынхаа өмнөөс халуун баярыг хүргэж солоо улам ахиулахын ерөөлийг өргөё. Мөн багтаа сайхан барилдаж аймгийн начин цол хүртсэн Сунду жадамб, Намуун далай, мөн сумын заан цол хүртсэн ган эрдэнэ та бүхэндээ нийт харанчуудынхаа өмнөөс баяр хүргэж амжилтыг хүсэн өрөөё. Солоо ахиулсан бүх хөгчүүдээрээ бид өнөөдөр бахархан медаль наадмаа хийж байна. За мөн бас сайхан барилдаж аймгийн арслан цол хүртсэн хас чулуу манай сумын уугуул Баянсүх хоёртоо нийт харанчуудынхаа өмнөөс мөн халуун баярыг хүргье. Та бүхнийхээ солоо улам ахиулаарай гэж харанчууд бид өрөөж байна. Эр бүр харцгийн хүчийг харж, эрдмийн хурц билгийг таньж, эгэлгүй ур чадвараа сорин уралдах энэ өдрүүд бидний сэтгэлд гэгэн дурсамж, итгэл найдвар нэмж байна. Наадам сайхан байх болтугай та бүхэн маань сайхан наадараа. Ижилсэн адууга дэллээ зүрээс гарсан нэлээд зүрийн шинжин гэрээ бараа зүрийн адам морд сайхан амнурой шумэ Охтны чимээтэй дэлгэр талда аргалын өнөртэй гэрмэн байдгийма хүүгээ сансан ави бараатай сүүгэн орогсон ээжин ёролтэй цэцгэнд нүүлсээ намхан тодгод минь хүлээж байдгийма намайг сансан нутгийн удас минь намрын шөндө өлстэй байдгийма Хайдвэдэн урсах орхон годтой хархорин хот минь хайдвсан таряны орон билээ алтан шаргаал
тариан чимэгтэй амьдрал жаргалын минь сайхан нутаг ажлыг өрнөж байна. Амжилттай бид дуусгана. Бидний дурсгал тэрдэн зуудан зарим нэгэрж саатан сойрхосон халын гичний бодлоханд хоногшин үлдсэн сайхан нутгаа алтан шаргал тариан чимэгтэй амьдрал жаргалын минь сайхан нутаг ажлыг өрнөж байна. Амжилттай бид дуусгана. За Өвөр хангай аймгийн хар өрн сумын Харьяата их Монголын хүчтэн дэвжээ халдвар спорт хороо зөвсгөл хүчний тэг 16 дугаар бригад за Алтан жилоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны мэлалга баяр наадмын нээлттэй үйл ажиллагаа өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За Өвөр хангай аймгийн хар өрн сумын угуул Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны мэлалга баяр наадамд за олон сайхан одоо хүндтэй зочид төлөөлөгчд Өвөр хангай аймгийн алдар цуутай бөхчүүд за ах トゥ төрөл төрөсөд за найз нөхөд хар өрн сумын ардар гээд олон хүмүүс одоо хүрэлцэн ирж баяр наадмын мэлалга наадмыг одоо үзэж сонирхох хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байсан юм аа. За ингээд бид бүхэн баяр наадмын нээлтийн арга хэмжээний дараа Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатартай уулзаж за баяр наадмын сэтгэлдэл болон за түүний үндэсний өхөн барилдаанаар хичээлж ирсэн амжилт түүх олон сайхан зүйлүүдийн талаар яриа өргөнүүллээ. Монгол улсын харцаг Наранбаатарын маань цолны мэлалга хүндэтгэлийн баяр маань одоо сайхан эхэлж байна. Тэгээ сайхан хол ойрын ах トゥ төрөл төрөсөд найз нөхөд дэвжээний хамт олон за компани хамт олон гээд за нутгийн олон гээд одоо сайхан хүрээлээд одоо наадам эхэлж байна. Баяр наадмын сэтгэл Тэглэг баг. Баяр наадмын сэтгэл маш өндөр байна. Бас олон хоног хүлээлээ. Цолтонгуудаас хамгийн сүүлд нь цолны найраа хэлээ. Ажлын авснуудаас. Тэгээд ах トゥ найз нөхөд өөр таньж мэддэг бүх хүмүүс ирсэн байна. Сайхан өргөн дэлгэр болж эхэлж байна. Наадам. За тэгэхээр одоо соёлоо яриагаа чиний одоо сайхан төрүүлж өсгсөн сайхан аав ээж төрлөг сайхан нутаг бага наснаас одоо яриагаа эхлэе. Тэгээд сайхан аав ээжийнхаа талаар одоо сайхан танилцуулж яриад. За тэгээд одоо өөрийнхөө одоо сурч боловсруулсан сургууль хүүхэд насныхаа дурсамжаас ирдэг. За би хар орондоо төрж өссөн. Орхон голын хөвгөр их тоглож өссөн багасаа. Тэгээ хөдөө ах トゥ нэрээр мал дээр их байдаг байсан. Мал дээр тэгээд хотдоо би чинь хар хотдоо би ч одоо тэгээд 4-р анги төгсөөл шууд хот руу орсон. Тэгээд хот ороод 5-р ангиас 46 дугаар сургууль зурагтай сэтгэл зүйн төлбөр гэдэг. Оюун дэлгэргээ багш дээр бас 10 жилээ дүүргэсэн. Тэгээ Монгол улсын боловсролын их сургууль биеийн тамирын багш мэрэгчлэр тасалжуулагчаар ороод тэгээ өөрөө би чи ер нь юу тоглох дуртай гэсэн.
Сакс тоглох дуртай хөвгт байсан. Тэгээд 9-р ангиас наан нэр марцсан. 9-р ангиас ойд багш дээр 2006 оноос хойш би ойд багш дээр хүүхэд тахаас очиж ирсэн. Намайг ах хоёр дагуулж очижсэн. Төвчин багш дээр, ойд багш дээр. Тэгээ Цогнөрийн голын цагаан нугын цэцлэн дээр тэнцэл хүн болсон доо. Яг бүхий гараагаа тэнтгэсэн. Тэгэл ойд багш дээр чинь битээр ч өглөө 5:39-с бол өглөө би гүйдэг. Өглөөний зарайтыг 12 км байнга. Тэгэл өнжөөл уулын кросс, өнжөөл талын кросс 12 км. Бүхэл бүтэн 2 сар дэж өнждөг гэсэн би хүүхэд тахта. Тэгэл тэр их ер нь миний яг бүхий суур тавьж гэлсэн. Дээжинд багш нар чинь тэгэл багш бүх төрлийн нэг ажил төрлийг зааж тэгэл алах шүүгээрж хадаа задхаа суулаад гарын эвдүү ер нь их эвдүү суулгасан надаа. Тэгээ эвдүү суугаад ирэхээр цаад бүх тал дээр эвсэлтэй болчих юм чинь. Ямар ч юм дээр. Тэгээ багш минь хамаг болон тэрийг суулгаж өгөөд бүгдийг ойлгуулж хэлж өгчсэн надаа. Тэгээд бүхэн гараагаа эхлээл явсан та. Тэнгүүдээ багшаагаа оюутан болоод хос хоёр багш дээр очиж исэн. Манай гэрлээ ихч манай ихч шоудер ихч манай авийн баг дүү тэрний охин байхгүй том охин. Гэрлээ ихч наваа хосоо ихч дээр очиж өөгээд манай ах ингээд тэ багшилдаг чи очиасан дөө гой бүгд очдөг. Тэгээд хосоо ихч дээр очижсэн. Тэгээ анх зал руугаа ороод тэгт хосоо юу хөвтөж яах ч байгаа гарчээ. Үүд сууж байгаа тэгээд тэгжсэн. Тэгэл оч тайлбарч лээдсэн ч өө за тийм учиртай юм гээл. Тэгэл ихэлсэндээ бэлтгэлээ. Штанга тэгэл ер нь 13 онд хальтийгээл тэгэл 15 оноос л ер нь тэгээд тууштай хийж гисэн. Тэгээд тэр оронд оюутан байх хугацаа чинь Дандан Даржигийн Сэретр байгаа. Төв аймгийн Сэретр багш дээр би чинь 2 жил үдсий бүхэр хичээлсэн. Сэретр багшаас бас маш их зүйл сурсан. Тэр хүн ч их олон сайхан том хөгжүүд төрүүлсэн. Тэгээ багшаа Сэретр багш төрж би чинь тэгэл байнга 4:30 гэж бэлтгэхтэй ордог. Өөр нэг хичээлээ тараал ордог гэсэн бол дандаа хоцорж орно. Амар инээдтэй зүйлээ багш амар инээдтэй амар ажиргалтай үедээ яадаг. Амар ууртай. Гинт тэгэл хувьсгээл юм уу жирчиж жаад ингээ дандаа ороод тэгэл авсныг ороолохоор тэгэл байнга 12-д ороолголаа багш. Тэгэл би их хүмүүжиж эхэлж байгаа юм шээс. Юм барь цаг баримтал сурна. Хүний хүндэл сурна. Ирэм дарааллаа мэд сурч байгаа. За тэгээд ер нь манай Наранбаатар маань мэдээж одоо хүүхэд байхаас бол ноцолдож барилдаж ахуул одоо мэдээж сайхан барилддаг. Нутгорныхоо нэрийг бас олон жил одоо бас гаргаж ирсэн. Аав бол одоо бас бүхийн зүтгэлтэн өөрөө бас барилддаг хүн байсан шүү дээ. Тэгээд энэ мэтлэнгээр одоо сайхан үлгэр дуурайл аваад тэгээ ер нь одоо цаанаас нэг ген тийм ээ. Одоо энэ сайхан ингээд барилдах хавьяас бол одоо байсан баг. Өө тэглээх үү. Би чинь манай аав чинь залуу байхдаа сайхан барилдаж байсан юм лээ. Нөө төвчин багштай баян өнгөрөө темэст бас явдаг байсан гэд барилддаг байсан гэж ярьжсэн. Тэгээд нөгөө олон хүүхдтэй болохоор тэгээ зайлвал илүү сургуулж чадахгүй. Тэгээ нолоо октоодын чинь бас өсгөх гэж том яасаа их завгүй хичээсэн мөлий. Тэгээ ах минь болохоор намайг бүх рүү би чинь ер нь сонио орсон шүү дээ. Тухайд бах наваа нөгөө хүүхдийн цусланд амраанд гэж хамт авч яваад тэгсэн чи юу амрах нөгөө бүгдийнхээ бэлтгэлээ очсон. Хамт үрдэлч удаа тэгээд Хэдэн он баг? тэр ч одоо нэлээд техник жоохон байсан бас. Тэгдгээр ингэж байсан 5 дуурах тэгж очижсэн баг. Тэгээд гисэг байж байгаа л хожуу тэгэл бүр 4 төгсөхдөө ер нь тэгэл холцоо орсон. Яг суур нь бол яг хойд бүгшм тавиад өгц бүр багасаа. Яг үндсээ бүх рүү бол 2015 оноос яг тууш та. Орсон. Наан бол яг бас дүнж хальталцсанаар хоол өнгөрч ирсэн болохоос. За хэд хэдэн онд одоо Сум аймгийн цол одоо хүртэж байсан. Хаана одоо бас барилдаж энэ цолнуудыг бас авч ирсэн бэл. За би анх Суманда дүнгиж Сэретр өгч нэг сочд ороод явахдаа 2012 онд юунд хар нөгөө ахсан Батгуугаан нэрэмж торгийн барилдаанд Сумын зам гэдэг гэсэн. Тэнд төрүүлж Сумын зам болж ирсэн. Тэгээ 14 онд Баттгаад бас яг Суманда яг энэ наадмаар төрүүлж ирсэн. Тий. Өмнөх 13 онд болохоор аймгийн наадам 5 дээр унжсэн. Аймгийн зам Дарханбаатар хат унжсэн. Тэгээ 16 онд манайх
намайг өөрөө тав дээр авч өгөөд цолыг бас алхасан да. Тэр их гоё сэтгэл чин ах бол өөрөө сайн байсан л та. Тий, сайн байсан те. Тэгээ төрүүлчгэр юм дээрээс тэгээ намайг хараад өрөвдөө. Тэгэл цол авсан. Тэгээ бямдан дээр 6 давал тэгээ түрүү бүх төвчин зэм боо. Унс ятамсран гэдэг. Тэгээ дараа жил нь 17 цэдэтөө тунч 5 дээр унаад түрүү бүх дахиад түрүү бүх. Тэгээ 18 онд би ахиж төрүүлсэн. Өөрөө дараалал. Хоёр төр түрүү бүхтэй унаал тэгээд 3 дахь дээр нь. Тэгээд 21 онд хурцлсан. Ковидын жил хурцлаад. Тэгээд 22 23 онуудаа 5 даваанд 1024 чинь Батмагнад дүүд тунаад унж байгаа. Тэгээд Пүрэв сайхан дараа жил дахиад Пүрэв сайхан за намайг амлаад тэгээд би унсан. Тэгээ 25 онд хангаавраар тавьж Монгол улсын начин цолыг давсан та. Мэдээж одоо энэ жилийн 5-ын даваг л ярих бах. Мэдээж одоо бас байнга л одоо төрийн наадмын түрүү бүхийн тоонд орж байгаа. Тэр одоо сайхан аваргаар 5 давсан. Ер нь одоо 5-ын даваан дээр одоо аваргыг авлаа. Таныг одоо амлаж авлаа гэхэд гарахад одоо сэтгүүл зүйл ямар хувь байсан. Ер нь одоо барилдааны одоо тухай бас яриа л тийм. Нөө тэгэл ер нь 4 давчаал бач гав их тас нэлээ бас хөрхөн хүнд барилдаж байгаа шүү дээ. Тэр хашир туршлагатай экспортын залуучин бол хэцүүсэн л та. Тэгээд төвчээр загаал тэгэл яг сайн судалсан л да. Ер нь мэдчихсэн байл та. Тэгээд 5 дээр суугаал жисэн чил за ер нь гайгүй болоогүй одоо жисэн чил амар дээгүүр автчих юм шиг. Тэгсэн чинь эргэн тойрондээс хүмүүс чинь пал гээл явчих царийг нь харахаар хувьс гээл. Дурваагаал дурыг алст сонир болчих юм чи. Тэгээд би чинь бэлтгэл цай байсан, мукотор арслан байсан, гавыг арслан байсан. Тэгээ бадарчих чинь уцаар байнга яриастай. Бадарчих чинь манай хамаатан шүү дээ. Тэр чинь ойр ах дүү нарын ээжийн талаар. Тэгэл намайг ер нь байнгын уцаар зай гэл хоёр талаас эдэн талаас л зөвлөж байгаа юм чи. За тэгдэж шүү, ингэдэж шүү гээл. Тэгэл мукотор арслаа ах одоо намайг гарахын даван дээр л мөр базаал яж хатал тэгэл за чи дооройч 80 минут барилдээ шүү. Тэгж гараа шүү чи. Тэгж юу нэг зөвлөжсэн. Тэгээ уйгах болохоор бас за наа чин яг хангаа урах яг тэгж барилдаж юм мэдж байгаас тэгтэн тэгж сулж мэдрээрээ гээд наач бас гой зөвлөж гарчихсан. Тэгэл ойд бүх шажууд хамгийн гол ойд бүх чинь янзын хурцлж байгаа юм чи. Чи одоо тэгээд гараа заахуд гараал тавна. Одоо заавал шүү дээ чигээл. Одоо юунаас нь жирэх үү тэгэл тэг чи бид нэг бодол чинь зүгээр. Тэр амар хүмүүс ирчих хүрээлж гэрчсэн. Сэтгэл зүй бол пул уу. Юу ямар ч нэр багхгүй. Мангар тайван юу. Ямар ч айцсахгүй. Зүгээр л бэлтгэл дээр байгаа юм шиг л байсан. Өмнөх жилүүдээс бол тэр олон хүний зөвлөгөө бол яг зөв хөлт бол зүгээр юм бэл. Буруу зүрх юм хэлэхгүй. Тэгэхгүй нөө зарим хүмүүс чинь янз янз яриад сэтгэл хоёр толждог. Тэр нь их сайхан байсан. Олон хүний сайхан хачаар. За тэгээд өнөөдөр Монгол улсын харцаг хэмээх цолныхоо баяр багтлуулсан сайхан наадмыг хийгээд одоо олон сайхан хүмүүс одоо ирсэн байна. Мэдээж одоо манай Наранбаатарыг бол амжилт гаргахад нь мэдээж одоо ах トゥ төрөлөөсөд одоо нутгийн олноос гадна дэмжиж удаг одоо компани одоо дэвжээ их Монголын хүчин дэвжээ багц засжуулагч нар нутгийн олон гэдэг баг. Тэр хүмүүстэй сайхан талархал төвшөөл. Тэглэгээ гоо. За одоо их Монголын хүчин дэвжээний багц засжуулагчтай маш их баярлж байна. Тэгээд Тэг-16 бригад өмнө л одоо том генерал компанид юун дээр анги дээр байлгуудсан залгуулаад одоо мөг 2 урандаа бүрдний мөг 2 урандаа байгаа. Тэгээ одоо 2021 оноос хойш тэмцэж байгаа Алтан жилийн групп Ванягийн Экватор захирал бас маш их баярлж байна. Тэр том бас 14 15 дахь удаа Арслангийн нэг нэрмжит барилдааныг хийдэг бүх өргөнд хийж байгаа. Тэгээ бас тэр бүхийг нөгөө тийм сэтгэл бүгд тийм сэтгэл гаргаж хийдэг хүмүүс өгөөж нь бас сайхан ярьж бас улсын цолт болсон баха гэж бодож байна сайхан тэр. За тэгээд манай Наранбаатар бас гэрүүлээ сайхан тайлцуулах гоё тийм ээ. За ингэж юм байна хэдүү. За манай чинь Наранга хашаадсан бол манай Адмаавыг Нуруу самбуу гэдэг. Манай ээжиг болохоор Одон Чимэг. Тэр чи 2 хүүхэдтэй.
том нь охин одоо 3 4 дугаар анги баг нь 4 настай цэцэрлэг. Тий. Манай эхнэр болохоор багш мэрэгчлээ. Ер нь тэгээ жоохон бах л мэдгэлээсэн мөлий нэг тэрч. Тэгэл манай ихчл тэр чинь ер нь ихчинд л манай өргөө ах аав ирж их найздаг байхгүй. Дөрцөрөнгөө манай өргөө ах манай том ихч. Тэгэл нэг орж ирдэгсэн. Тэгэл их танилцсан да. За тэгээ наадам сайхан өргөн дэлгэр болж байна. Тэгээд сайхан тусал дэмжиж өнөөдрөөс сайхан найрыг хийж байгаа Сумар нутгийн удирдлагууд хамт олон төрийн байгууллагын за тэгээд одоо энэ сайхан баяр наадам зохион байгуулж байгаа хүмүүстэй хүрэлцэн ирсэн зочдтой сайхан талархал хөвшүүлэхгүй тийм. За тэглэг ах одоо тэгээд наадамд хүрэлцэн иж намайг гэсэн хүндэтгэж зорж ирж байгаа. Тэгээд наадамд нутаг усанд зорж ирсэн хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд та бүгдээс ажил төрөлд нь эрүүл их сайхан үсэе. Тэгээд за баярлалаа. Тэгээд Наранбаатарда дахин амжилт хүсье. Одоо Монгол улсын харцаг цолоо бас дахин батлаад за тэгээд мэдээж бас Монгол төрийн наадмыг одоо 9 цагаан хөл дууга тэгээ 9 удаа тойрохын бэлэгдлийг бас нийт үзэж байгаа үзэгчид бүхэл тайртай монголчуудын хамнаас бас өрөөё. за баярлалаа танаа. Баярлалаа. За Өвөр ханга аймгийн Хар орон сумын Харьяат их Монголын хүчтэн дэвдээ зэвсэгт хүчний тэг 16 дугаар бригад Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын харцаг цолны мялалга баяр наадмын үеэр за хүндэтгэл үзүүлж за Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарт одоо баяр хүргэх үйл ажиллагаанууд одоо эхэлсэн байгаа. За Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатар бол одоо Монгол улсын одоо шилдэг аж ахуйн нэгж Алтан жолоо группийн нэр дээрээс одоо аймгийн Цолдон бахаас эхлэж барилдаж олон сайхан одоо амжилтуудыг гаргаж ирсэн төвхтэй. За энэ жудгаараа одоо Алтан жолоо группийн захирал Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Ванягийн инкубатор тэргүүтээ компани хамт олон одоо хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд Монгол улсын харцаг хэмээх цол хүртсэн компанийнхаа бүхэд за 300 сая төгрөгийг гардуулан өгч баяр хүргэж сайжрах нь одоо спорт бүхийн одоо замналт нь амжилтын дэдийг одоо хүсэн өрөөсөн байгаа. За мөн дүүжлэн одоо Өвөр ханга аймгийн Хар орон сумын Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн хамт олон за нутгаас төрөн гарсан Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатар хэмээх эрхэм одоо шинэ цолтондоо одоо 2 өрөө байраар мялаасан гээд одоо хүндэтгэлийн арга хэмжээнүүд эхэлсэн юм аа. Алтан жолоо группийн бүх Наранбаатарын улсын гарцаг болсон мялалгийн наадам болж байна. Наадам их сайхан өргөн дэлгэр болж байна. Өвөр ханга аймгийн Хар орон суманд хар орнчууд одоо баяртай хөөртэй говц одоо гоё одоо үндснийхээ говцыг өмссөн одон медалаан зөөсөн үнэхээр сайхан өргөн дэлгэр хэлбэг дэлбэг наадам болж байна. Манай харцаг Наранбаатар бол 5 жилийн өмнө манай Алтан жолоо группийн бүх болж исэн. Энэ жилийн одоо улсын наадамд 6 давж одоо Монгол улсын гарцах хэмээх эрхэм хүнтэй цолыг хүртсэн. Тийм учраас би одоо Алтан жолоо группийн ерөнхийлөгчөөд их туйлын их баяртай байна. 21 онд баха тий. Хур цаастай. 21 онд аймгийн хур цааслан болоход нь цайлагд нь бас нутгийн зөвлөлийнхэн өргөдөжсэн. Тэр үед нэг хэлсэн юм нь улсын цол авсан үед нь нутгийн зөвлөлийнхэн хамт олноос орон байраар мэлах болно гэж амлаж байсан. Амлалт өнөөдөр ингээ биелээ олж нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд олон дэмжигчдээс хандив мөнгө цуглагдаж эрхэм сайхан хүчит харцагдаа 2 өрөө байрыг бэлгэлэхэд ингээ бэлэн болоод байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дарга золгүй даргатай энэ сайхан олон залуучууд ингээд хандив нэмрээ оруулснаас гадна манай Хар орон сумын уугуул Янгугийн Содбаатар чимгээгч ордгоо компани захирал чимгээгч оргилмаагч гэдэг олон сайхан хүмүүс бас сэтгэлийн нэмээ өргөж ингээ хамтын хүчээрээ эрхэм сайхан харцагдууд ингээд байр бэлгэлэх боллоо гэдэг. За манай гэр бүлийн хүн бол энэ Хар хорны
ууган иргэн. Тэгээд сангийн аж ахуйд одоо олон жил трактор компани жолооч хийж исэн. Хоёр хүүгэн бол бүхийн барилдах юунд бол эхэлж өөрөө барилддаг байсан. Тэгээд суурийн тавьсан. Манайх одоо 8 хүүхэдтэй, манай 6 охин, 2 бандын баг нь манай Наранбаатар. Тий. Тэгээд энэ өдөр одоо ханаараа бахарах чаныг л их бодож байна та. Тийм ээ. Таны хоёр хүү хоёулаа сайхан одоо барилддаг. Одоо аваагаа дагаад, удам дагаад одоо сайхан энэ бүхий спортоор хичээлж одоо харамчууд эхлэхүүдээс өөр ангаачууд улс их орныхоо одоо бүхэл сонирхолтой хүмүүс баясгаж явдаг. Том үгийн талаар эхлэе. Одоо манай Вонд маань одоо аймгийн заан цолтой ер нь одоо ахын дүүгийн одоо үлгэр дуурайлал одоо олон сайхан наадмууд одоо сайхан одтой барилдаг гэсэн хөө байсан шүү дээ. Тийм ээ. Тийм, манай Бонд орл чинь бүр багасаа л барилдсан. Тэгээд ер нь найз нөхд нь бол их бяртай, их мундаг л гэж ярьдаг. Тэгвэл аймгийн заан цолон түрээ тэгээд өөрөө дүүгэн бас бүх рүү хөтөлж оруулсан. Өөр жоохноос нь бас л бүх барилд гээд бүх барилдуулаа. Тэгээ миний хүү тэр одоо Наранбаатар бол ахыгэн тэр зөвлөгөө ахыгэн дагаж ингэж олон жил хөдөлмөрлснийхөө үр шим нь энэ жил гарч байна. Одоо сайхан Монгол улсын гарцаг гэсэн ийм сайхан цол авлаа. Баяртай байна. За одоо тэгээд өнөөдөр одоо цолныхоо мялалга наадмын хүндэтгэлийн үзэж байгаа Монгол улсын харцаг одоо оюун гэрлийн Наранбаатар хэмээх одоо харцгийн талаар яриа. Ер нь одоо бас айлын хэд хөөхд байна. Багада ер нь ямар хөөхд байсан тийм ээ одоо харцгийн маань одоо бас бага насны сайхан дээр зүйлүүдийн танаг яриач гоо. За манай Наранбаатар бол манай хамгийн бага хөөхд, отгоо хөөхд. Тэгээд багтаан их тийм ус мус хамаагүй хүнд юм өргөөл тийм их миратай тийм хөөхд байсан. Тэгээд ер нь барилдах ноцолдох дуртай. Тэгэж байж байгаа сургуульд байхдаа ч гэсэн ер нь спортоор их хичээлдэг. Бөмбөг тоглоно, сакс бөмбөг тоглоно. Тэгээд барилддаг. Бүхэл тийм спортын төрөлд оролцдог тийм байсан. Тэгэл сүүлийн одоо 10 гаруй жил бол энэ бүх өрөө бол ууггүй хичээлж байгаа. Тийм, ингээ сайхан амжилтанд хүрлээ. За тэгээд одоо бас хүний хувьд тийм ээ одоо бас хүүгийн хувьд нь одоо бас та ер нь одоо бас юу гэж үнэлт өгч өгдөг вэ хүүхдээ тийм. Манай хоёр хүү чинь олон эрчтэй болоод тэр юм уу их зөөлөн өрөвч сэтгэлтэй. Аав нь ер нь тийм хүн байсан. Их хүнд тусч ерөөсөн хаана л хүн ядарсан зүдэрсэн ч бай. Хүнд л тус болох юм байвал тус болж идэг. Өөр хүүхдтэй ч их загтдаг байсан. Миний хүүхдүүд хүнд сайн тус болж сайхан сэтгэлтэй яваарай гэж захиж хэлдэг байсан. Яг тэр үлгэр дуурайлалаар одоо их тийм тусч их хүүхдүүд байгаа юм да. Манай хоёр банд. За энэ жил одоо ардын сулын 104 жилийнх Монгол улс байгуулсан 819 жилээ төр төмний их хоёр наадамд одоо манай харцаг маань бас Монгол уян одоо бас топ аваргаар давж одоо Монгол улсын начин цол одоо хүрсэн. Тэгээд тэр начин цол хүртэх мөчид та хаана байж вэ? Хүүгийнхээ одоо барилдааныг үзэж байв уу? Тийм ээ одоо бас тухайн одоо агшинд одоо бас төрсэн одоо тэр сайхан сэтгэл тухайн үеийнхаа тэр одоо сайхан дурсамжаас байна тийм. За тийм 5-5 онд хангаа аврахтай таарлаа барилга би яг хүүхдүүдэн барилдахад бол ингээ харж чаддаггүй. Яг дотор анзайлбараа тэгээ дээжи өргөөл ингээл байж идэг. Тэгсэн чинь хангаа авраг авлаа. Хангаа аврагтай барилдах нэ л гэсэн. Тэгээ барилдаж яана л гэдээсэн. Тэгээ би тэгжээсээ Бонд торлог ороод ирэхээр миний хүү хангаа аврагтай барилдаж миний хүү чаднаа сайхан аврагтай барилдаж байгаа юм чинь миний хүү энэ жил бол золонд хүрнэ. Тэгэл би өөрөө бол тэгжэл бодчихсон. Тэгээ сайхан амжилт гаргалаа. Сайхан аврагаар давлаа тий. Аврагын одоо сайхан тэр нөмөр нөл гоё бас энерги байгаа. Тийм ээ. За тэгээд өнөөдөр хүүгийн одоо Монгол улсын харцан цолны мялалга баян наадам өргөн дэлгэр болж хоолой өрөө ах トゥ төрөл төрөсөд за одоо манай их Монголын өвчтөн дэвжээний бүхчүү дасгалжуулагч нар за мөн одоо бас манай улсын харцаг Наранбаатарыг маань одоо дэмжиж одоо явдаг одоо компани хамт олон гээд олон хүмүүс одоо хөрөлцөн ирсэн байна. Тэгээд тэр хүмүүстэй одоо та бас нэг сайхан сэтгэлээ өгөхгүй тийм. Харин тий одоо дасгалжуулагч багш нар болон бүхийн холбооны хамт олон бүгдэнд нь л одоо баяр талархалж байна. Тийм баярлж байна. Миний хүүг одоо энэ амжилтанд хүрэхэд нь энэ одоо ард түмэн ч гэсэн бүхэл тайртай бүх энэ улсуудын дэмжлэг энэ сайхан олон одоо дасгалжуулагч ивент тэтгэж байгаа энэ сайхан байгууллагууд эднэрийн хүч хөдөлмөр бол бас их нөлөөлж байгаа. За тэгээд өнөөдрөөс хүүгийн улсын харцаг цолны мялалга баян наадам өргөн дэлгэр болж байна. Тэгээд хүүдээ сайхан ерөөлөө одоо бас хэлэхгүй юу бодж явдаг зүйлээ сайхан ярихгүй юу та?
За миний хүүхэн бол одоо хамт олондоо сайхан найрсаг эвтэй. Тэгээд энэ бүхийхээ спортын одоо амжилтыг улам баттгаж тэгээд одоо бэлтгэл сургуулиан сайн хийгээрэй л гэж зөвхий та. За баярлалаа таньда ирүүлэх саруу сайхан бүхний өсөөрөө юу. За баярлалаа. За Өвөр ханга аймгийн хар орон сумын харьяат Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны медаль баяр наадмын үеэр одоо хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас үргэлжилсээр байлаа. За ингээд Өвөр ханга аймгийн засаг даргын тамгын газар, хар орон сумын засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, за хар орон сумын иргэдийн одоо медалга хүндэтгэлийн үйл ажиллагаа бас үргэлжилсэн байгаа. За ингээд Өвөр ханга аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс за нутаг орныхоо нэрийг гаргаж Монгол улсын харцаг цол хүртсэн. За оюун гэрлийн Наранбаатарт за 20 сая төгрөгээр одоо цолын мэлааж за Өвөр ханга аймгийн засаг даргын зөвлөх зорьцрон даргатай гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За үүний дараа Өвөр ханга аймгийн хар орон сумын засаг даргын тамгын газрын хамт олноос Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын Монгол улсын харцаг цолныг одоо мэлаах одоо энэ хүндэтгэлийн баяр наадмыг 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж зохион байгуулж байгаа бол за иргэдийн төлөөлөгчдийн хурлын 29 төлөөлөгч 5 сая 800 мянган төгрөгөөр цолын мэлаалаа. За мөн одоо сумын малчтын хандваар азар гадуу суур хонь бэлэглэж байгааг за Өвөр ханга аймгийн хар орон сумын одоо засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар гээд өдөрлөгөөд багийн дарга нар одоо гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Харан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн төлөөлөгчдөөс Монгол улсын эрхэм хүндтэй цол хүртсэн Наранбаатар дүүтэн 5 сая 800 мянган төгрөгийг бэлгэлж байна. За тэгээд Наранбаатар дүүгэн улсын өндөр цолонд хүч барилдахыг хүсэж өрөөё. Засаг даргын тамгын газар болон иргэдийн хурлын зүгээс бас 15 сая төгрөгөөр ивент тэтгэж наадмыг бас зохион байгуулж байгаа. За манай хар орны бас аж ахуйн нэгжүүд бүгд бас харцгийнхаа медалганд цохих медалгуудаа өгсөн байгаа. За мөн манай малчид маань одоо хар орон сумын маань бэлэг гэж ойлгоорой. Шинэ харцагтаа бас азар гадуу суур хоноор бас бэлэг барьж байгаа шүү. Тэгээ та бүхэндээ сайхан наадаараа харцагтаа бас улам их амжилтыг хүсье өрөөё. За Өвөр ханга аймгийн хар орон сумын харьяат их Монголын хүчин дэмжээ алдар спортын хороо алтан жолоо группийн бүх Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны медаль баяр наадмын үндэсний бүхэн барилдаанд за улс аймгийн цэргийн цолтой болон за залуу хүчтэнгүүд оролцсон 64 бүх одоо зодоглон барилдсан аа. За өнөөдрийн барилдаанд Өвөр ханга аймгийн Төвөрг сумын харьяат нутгийн буян группийн бүх Монгол улсын Арслан, Цэдэн содмын Бямбутхан, Булган аймгийн Бүрэг хангаа сумын харьяат Жигүүр гарант группийн бүх Монгол улсын зан мөг сайхны өсөх баяр, за Өвөр ханга аймгийн Уян сумын харьяат Монгол улсын харцаг Ган тулга, Монгол улсын харцаг Цэдэн содмон, Монгол улсын начин сайн гүсрэн, улсын начин сугар жаргал, улсын начин мөх жаргал тэргүүтэй 64 бүх зодоглон одоо барилдсан юм аа. За ингээд үзэгч та бүхэндээ бид хэн 3 давааны одоо сонирхолтой барилдаанууд өгс төвөрлөн одоо хөргөж байна. За 3 даваад Монгол улсын Арслан, Бямбутхан, Өвөр ханга аймгийн Бүр цэм харьяат аймгийн гарцсан Цэн дөржиг, за Булган аймгийн Бүрэг хангаа сумын харьяат Жигүүр гарант группийн бүх Монгол улсын зам мөнх сайхны хөсгөөр аймгийн Арслан, Харангангаа хашаатын мөнх эрднийг, за Өвөр ханга аймгийн Уян сумын харьяат Монгол улсын гарцаг Ган тулга, Бүр цэм аймгийн Арслан, Галдан зөгтийг, Зүүн Баялан сумын харьяат Монгол улсын гарцаг Цэдэн содном, Бүр цэм аймгийн Арслан, Даваасрэнг, Монгол улсын начин Сангисрэн, Баруун Баялан сумын харьяат аймгийн начин Давдангийн сумын газрыг, Өвөр ханга аймгийн хар орон сумын харьяат Монгол улсын начин Бол дүүрийн сугар жаргал, Төв аймгийн Алтан болог сумын аймгийн Арслан эрхэм жаргалыг, за Ар ханга аймгийн Хотон сумын харьяат Монгол улсын начин Эрдэнэгийн мөнх жаргал, за Өвөр ханга аймгийн хар орон сумын харьяат Цэргийн начин Мөнх Ёнданг амлаж, за Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын угуул нутгийн буян группийн бүх Монгол улсын начин Төр хотын Товчин Сүмбэ, за Өвөр ханга аймгийн хар орон сумын угуул Умаргай аймгийн 3 дэс сумын харьяат говийн хүчин дэвжээний бүх аймгийн Арслан бол Баатарын баян сүхнээр одоо 3 даваанд одоо тунан барилдсан байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ бид хэн 3 давааны одоо сонирхолтой барилдаануудыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр ингээд 2 арслантайгаа их Монголын хүчин дэвжээний төлөөлөл болоод Наранбаатартаа хүндэтгэл үзүүлэхээр зогсож байгаа нь бол бидний бас нэг хувь заяа. Энэ хар орон ард түмний халахын ард түмний
их том хөв шүү. Тэгээд сайхан харцах хүүтэй боллоо. Тэгээд сайхан аврах хүүтэй болохын ерөөлийг та бүхэн бүгд тавьж байгаа, бүгд мэдж байгаа. Тэгээд сайхан аврахтай болохын ерөөлийг өргөн дэвшүүлье. Миний оюун гэрэл бол Харарын сумда бол нэр хүнд сайтай, сангийн аж ахуйд дарагтрын жил очоод олон жил ажилласан ийм сайхан хүн байдаг, сайхан сэтгэлтэй, хүмүүст одоо их тустай. Болвол одоо хүнд тус болчихдог тийм одоо сайхан хүн байсан. Залуудаа бас зодголж барилдаж яасан. Ер нь сумын наадам дээр нь 3-4 даваал ер нь их сайн байсан. Бүх ард түмний спартакиадаар 1976 онд бүсийн наадамд оролцоод өөрөнгө дундгой өмнө говь аймагуудын 30 гаруй бөхчүүдээс 3 дугаар байрны чадвар шилжүүлэх гэдгээ харуулж ясан тийм удамтай одоо тийм хүн байдгийг байсан. Өнөөдөр бол Монгол улсын харцах хэмээх хүндтэй цол хүртсэний мялалга наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Миний дүү бол олонтой юм байна. Багш найз нөхөд дивжиний хамт олон одоо хамт ажилладаг найз нөхд нь бол их одоо өргөн хүрээлж ирсэн гэдгийг бид нэр одоо өнөөдөр ингээд харлаа. Тэгээд мялалга наадмынхаа гадна энэ дэмжиж тусалдаг одоо хүмүүстэй талархлаа илэрхийлсэн бас нэг сайхан баярын өдөр болж байна л гэж бид нэр одоо харсан да. За өөр Ханга аймгийн Хар орон сумын угуул их Монголын хүчтэн дэвжээ. Алдрын спорт хороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны мялалга баяр наадмын 3 даваа амжилттай явагдаж өндөрлсөний дараагаар Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолныг одоо мялаах хүндэтгэлийн үйл ажиллагаанууд үргэлж ирсээр байлаа. За энэ үеэр одоо бас өөр Ханга аймгийн Хар орон сумын одоо харьяат одоо пүүс компаниуд, аж ахуйн нэгжүүд, за ах トゥ төрөл төрөксөд, найз нөхөд гэдэг одоо олон одоо хөвгөн албан байгууллагууд Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарт одоо хүндэтгэл үзүүлж цаашдынх нь одоо тэмцээн, барилдаанд намжилт үзүүлж, цолоо ахиулж, төрийн наадмын төрөө бүх болохын ерөөлийг өргөн дэвшүүлж байсан юм аа. За ингээд 3 давааны ардаар өөр Ханга аймгийн Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн хамт олон, за Монгол улсын их хурлын гишүүд энэ зүгээс Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолыг мялааж 300 маркийн одоо автомашиныг одоо гардуулан өгч баяр одоо хүргэж цаашдынх нь одоо бас цолоо ахиулахын ерөөлийг өргөн дэвшүүлсэн байгаа. За ингээд өөр Ханга аймгийн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Талхай Сүрэм, за өөр Ханга аймгийн одоо сонгогдсон гарсан улсын хурлын гишүүн Алтан гэрэл, за Хос хоёр, за мөн одоо өөр Ханга аймгийн Хайрхан дулаан сумын харьяат Монгол улсын хурлын гишүүн Дулам дөржин тогтох сүрэн нарын зүгээс одоо энэхүү одоо машиныг бэлэг болгож одоо гардуулсныг одоо үзэгч та бүхэн харж байна. За ингээд одоо энэ сайхан төмөр хүлгийг гардуулан өгч төрийн наадмын төрөө болохын олон сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байсныг үзэгч та бүхэн харж байна. За ингээд тухайн одоо автомашиныг хэрхэн одоо бас гардуулан өгч сайхан ерөөл айлдаж за одоо хөрөлцөн ирсэн зочид төлөөлөгчд Улаанбаатар нутгийн зөвлөлийн одоо удирдлагууд улсын хурлын гишүүдийн одоо сэтгэлийг одоо та бүхэндээ хүргэж байна. За ингээд харцаг цол гэдэг бол одоо хариадаг цол гэж манайхан ярьдаг. Тийм учраас манай Наранбаатар дүү маань одоо энэ харцаг цолоо улам ахиулж төрийн 9 хөлт одоо цагаантайг олон удаа тойрох байхаа гэж бас ингэж найдаж байгаа. За ингээд манай Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн хамт олон манай улсын хурлын гишүүн оюун сайхны Алтан гэрэл, улсын хурлын гишүүн Ганбатын Хос хоёр, за мөн одоо Эрдэнэс критикал минералс төрөмж төлбөрийн газрын захирал Дулам дөржийн тогтох сүрэн захирал зэрэг бид бүхний одоо зүгээс улсын харцаг цол өртсөн одоо оюун гэрлийн Наранбаатар дүүдээ харцаг цолын мялааж 2025 оны цоо шин
Land Cruiser 300 маркийн автомашинаар мэлж байгааг хүлээн авна уу. Ингээ одоо Наранбаатар дүүгийн маань одоо бүхийн одоо босоо цагаан ямар өргөлж өөдөө байж төрийн өсөг хөлт цагаан туга олон удаа тойрохыг хүсэн өрөөё. Төрийн наадамд барилдахад нутгийн уус хамт ирдэг гэдэг. Дүүгмэнд авахад, цол авахад нутгийн уулс нь төшиж исэн баг. Тэр шиг бид нар өвөр ангайчууд бие биенийг ардаас гарч ирж байгаа, залгаж байгаа хойч үе дандаа тулж төшиж явах ёстой юм аа. Тийм ч учраас өнөөдөр энэ машин бол Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, манай Хос баяр гишүүн Далхаас сүрэн дарга, манай Тогтох сүрэн дарга бид дөрвийн төдий биш. Энд сууж байгаа өвөр ангаагаар угалдаг, хар хорноор угалдаг энэ нутгийн хүн болгоны өгж байгаа сэтгэлийн их бэлэг юм шүү. Миний дүү энэ сайхан хайрыг дааж улам их амжилт гаргаарай гэж дүүдээ захин өрөөё. Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны медаль баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас амжилттай үргэлжилсэн. За үүний дараагаар одоо дөрвийн даваа хийсэн байгаа. За үндэсний өвхийн барилдааны дөрвийн даваанд одоо шалгалж үзсэн 8 бүх онолоор одоо барилдсан. За Монгол улсын арслан Пянботхон аймаг арслан Баян сүгтэй, Монгол улсын зам Өсгөөр, Монгол улсын нэчин мөнх жаргалтай, Монгол улсын харцаг Гантулга, Монгол улсын нэчин Суур жаргалтай, Монгол улсын харцаг Цэдэн Содном, Монгол улсын нэчин Батмөкийн санги сүрэнтэй одоо тус онол тааран одоо барилдсан байгаа. Ингээд дөрвийн давааны одоо сонирхолтой барилдааныг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Энэ арслан болвол одоо нэг талдаараа нэг бөмбөрцөг шиг юм дардсан байж байгаа. Энэ нь одоо гэр орон ах トゥ одоо нутгарнаа хамгаалж байгаа юм гинэ. Бэлэгдэн. Энэ арслангийн нөгөө тал дээр нэг үр хүүхдээ дэш нь харуулаад дарчиж. Энэ бол үр хүүхдээ хамгаалж байгаа гэсэн бэлэгдэл юм гинэ. Тийм учраас ингээд хоёр хос арслан нийлээд авраг болно хаа гэж бодоод. Энэ ингээд тэгээ арслан. За баярлалаа багш та тэгээд бид нар ч бас багш шавын барилгаа дуусууд тэгээ бид нар хоёр түрүү яриа сууж ирсэн. Хоёр арслан ч нийлээд авраг шүү дээ гэсэн. Тэгээд дүүдэн бас улам их амжилт хүсье. За тийм ээ. Ингээд За Өвөр хангай аймгийн Харан сумын хариата Алдар спорт хороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны медаль баяр наадмын үеэр үндэсний сурын харваны тэмцээн зохион байгуулагдсан. За үндэсний сурын харваны тэмцээнд бас олон газрын мэрэгчүүд одоо хурамчуулж, цэцмэрээ сорж аврагуудаа тодруулсан байгаа. За ингээд баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр за үндэсний сурын тэмцээнд амжилтаа орсон баг тамирчдын шагналыг гардуулсан. За ингээд эрэгтэйчүүдийн төрөлд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо, Өвөр хангай аймгийн Арваа хөрсөн бариат аймгийн Гарамгаа харваач спортын мастер Чулуулын Үлзий ударах төрүүлсэн бол Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Ихөв Сэцэн багийн харваач Өвөр хангай аймгийн Арваа хөрсөмийн хариат аймгийн мэргийн спортын мастер Содом Доржийн Босоомох 2 дугаар орнд орж, за 3 дугаар орнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Ихөв Сэцэн багийн харваач Өвөр хангай аймгийн Харан сүмийн хариат Сумын мэргэн Бунцаг дашийн Бэлгүүн, за 4 дугаар орнд Харангай аймгийн хариат аймгийн Гарамгаа харваач спортын мастер Ганц үгийн амар төвшин, 5 дугаар орнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Өвөр хангай аймгийн Арваа хөрсөн бариат Сумын мэргэн Баатар Цэндийн Баттүр нар орж бусдыгаан манлайлсан байгаа. Эмэгтэй төрөл амжилтаа оролцсон баг тамирчдын шагналыг одоо гардуулсан. За 1-р ойрнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Өвөр хангай аймгийн Арваа хөрсөн харваач аймгийн мэргийн спортын мастер Гамбүрийн Болормоо орсон бол 2-р ойрнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Өвөр хангай аймгийн Арваа хөрсөмийн хариат аймгийн мэргийн спортын мастер Дондог Цэрэнгийн Цэцэг маам, 3-р ойрнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Өвөр хангай аймгийн Арваа хөрсөн хариат Монгол улсын гоц харваач Наван Туяагийн Банзрагт, за 4-р ойрнд Өвөр хангай аймгийн харваачдын нэгдсэн холбоо Ихөв Цэцэн багийн харваач Өвөр хангай аймгийн Харан сумын хариат аймгийн онч харваач спортын мастер Цэрмагийн Норжин сүрэм, за 5-р ойрнд Харангай аймгийн хариат аймгийн Гарамгаа харваач Чулуунбаттын Эрдэнэ Туяанаар орж бусдыгаа манлайллаа. За ингээд үндэсний сурын 10-ны тэмцээнд амжилтаа оролцсон шагнал байранд шалгарсан тамирчдын шагнал, алтан мөнгө хүрэл медаль, мөнгөн шагнал, хүрэмжлийг баяр наадмын зохион байгуулагчийн зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм а. За Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарын Монгол улсын гарцаг цолны медаль баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас үргэлжилсээр байлаа. За ингээд Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатарт Өвөр хангай аймгийн Харан сумын олон одоо бөөс компаниуд, за Өвөр хангай аймгаас төрөн гарсан бизнесмэнүүд бөхөө хүндэлдэг Монголын одоо ард түмэн маань одоо бас хүндэтгэл үзүүлж баяр хүргэсээр байлаа. За Өвөр хангай аймгийн 9 зүүн сүмийн угуул Хан Хөгшин Интернэшнл компани захирал Сүхбаатарын дэмжиг Монгол улсын гарцаг оюун гэрлийн Наранбаатар болон
За түүний багш Монгол Улсын хөлбөрийн баатар Гавьяат Амирчин олимпийн мөнгөн медаль, дэлхийн хошоо аврах, дэлхийн хөрөл медаль, цэгийн оюутан нарын тус 2 өрөө одоо байраар бялаасан байгаа. За мөн одоо Өвөрхангай аймгийн хар орон сумын хар орон өргөө компани хамт олонны зүгээс одоо хүндэтгэл үзүүлсэн. За мөн олон байгууллагууд хамтарч Монгол Улсын харцаг Наранбаатарт одоо хүндэтгэл үзүүлж байла. Өвөрхангай аймгийн хар орон сумын угуул Монгол Улсын харцаг оюун гэрлийн Наранбаатартай нэг үе одоо нөхөрлөж нэг анги хамт олон одоо нэг үе сум орнотынхаа энэ сайхан хотог дэвсгэр дээр хүүхэд насаа өнгөрөөсөн нэг үеийн одоо найз нөхдүүд нь 30 сая төгрөгөөр одоо шинэ цолын мялаасан гээд олон одоо хүндэтгэлийн үйл ажиллагаанууд үргэлжилж байсныг одоо үзэгч та бүхэндээ дуулгахад таатай байна. Найзынхаа одоо ингээд харцаг цолны найранд ирээд бид их сайхан баяртай байна. Тэгээд аймгийн хурц арслангийнх нь найран дээр бид нэр ингээ бөөндөө ирчүүдээр ингээ суугаад үг хэлээд би бас зогсчихлаа. Тэгээд найздаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Одоо спортын өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Миний найз удахгүй дахиад дараагийнхаа том цолыг гэж олон удаа найр наадам биднийг баясгаарай. За. За ингээ найзуудынхын зүгээс хэрэг 30 сая төгрөг гэж юмаа. За. За Өвөрхангай аймгийн хар орон сумын харьяат Монгол Улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын Монгол Улсын харцаг цолны Милаалга баяр наадмын хурдан морьдын уралдаан бас зохион байгуулагдсан байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан морьдын уралдаанд хурдан соёолон хурдан таагны уралдаан одоо зохион байгуулагдсан. За ингээд хурдан соёол насны морьдын уралдаанд одоо бүрдүүлсэн хурц урдан үлгүүд гарааны 6 дээрээс одоо хэрэгсэн байна. За өнөөдрийн баяр наадамд одоо Өвөрхангай аймгийн сумдуудаас гадна Харангай аймгийн бас хашаат болон хотонд гээд одоо бас Өвөрхангай аймгийн хар орон сумтай бас хил залгаа оршдог сумдуудаас бас олон сайхан хурц урдан үлгүүд бас ирж оролцсон юм аа. За ингээд хурдан соёлын насны морьдын уралдаа үнэхээр үзүүштэй сонирхолтой олон сайхан одоо гал гарсан ганган уралдаануудаар дүүрэн болж одоо хөндөрлсөн. За ингээд хурдан соёлын насны морьдын уралдаан барайнд ороход за Харангай аймгийн хотон сумын уяач Бачаргалын хээр үрээ төрүүлж төмөн олныг цэнгүүлсэн бол за амаа үзүүнд Өвөрхангай аймгийн тарагц сумын алдарт байх Чулуунбат өвгөн юмын шарах халзаа үрээ. За айргийн 3 та за Өвөрхангай аймгийн хар орон сумын 5 дугаар үгийн уяач Эрдэнэ чулууны хөх буурал үрээ хурдаллаа. За айргийн 4-т Өвөрхангай аймгийн тарагц сумын уяач Түмэн Дэмбэрлийн зээрдүрээ. За айргийн 5-т Өвөрхангай аймгийн хар орон сумын уяач Алтан гэрлийн хурдан бор үрээ хурдалсан болвол за айргийн арах нар үе 6-ад за хар орон сумын уяач Базар садын одоо хурдан шар хэр үрээ хурдсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо хурдан соёол насны морьд уралдаан төрүүлж яригдсан морьдын эзэдтэй олзож өгдөгөн баярын сэтгэлийг нь сонссон юм аа. За улсын харцаг наадамд хэрвээ сайхан төрүүлээ баярлалаа. За баярлалаа. За өргөд хэлбэл дөрөвнийх нь баярлалаа. За Харангай аймгийн Готон сумын Нямсрын Батар зүгээ. За анжлын идэх уралдаан ямар амжилттай? Энд сумдан дөрвөлсөн амжилттай гарч байна энэ жил. Морц молгондоо л орж байна доо. За Харангай аймгийн Готон сумын Нямлагын эчин гэдэг дүү маань үйсаа. Амьд алдарт байж. За шаргал зүрөө өнөөдөр харцаг наадам дээр цаахан хүмүүс ирлээ баярлалаа. За баярлалаа. За анжлын идэх уралдаан болов. Оо 8 9 төгн байгаа. 9 төгн тахгүй. Наадам өстэй. Оо сайхан байна. Харцгай наадам дээр мөр ямаа зүтүүлсэн дээ. Баяртай байна уу. Гараглаа баяр хүргье. За баярлалаа. Өнөөдөр харцаг найзын наадамд цаг хэмрийн дадлах дайргийн 3-аар тавьлаа. Миний буурлаараа Өвөрхангай аймгийн санд сум яриад Монгол ажил дөрийн гавьд хэлсэн ажилтан. Миний нагц захт өрзөвдийн дэцэг ах юм унгуурэ. Тий. Битүү соёл өөр энэ жил ингээд 4-5 дахь орлоо. Суман даамуу зүгээр тавьсан маш их баяртай байна. За харцаг даам гэж. За Наранбаатар найзлаа цаашаатайх нь ажил үйлс амьдралд нь сайн сайн бохны өсөөрэй. Бүхийн дэд том төрөлтгоол гэж яриа доо. Зээр дөрөө сайхан хариглаа баяр хүргье. За баярлалаа. Өрөөний хатсаа баярлалаа. Өрөө Монгол Улсын тодмонлоо төмөрчр маллаг унгаас готрий. Битүүр байгаа мó саяхан нэг аваанд төрүүлчихэд сантын цариг үргэхийнхээ өдөрлөг төрүүлсэн. Тэгээ нашаарч болтлоо. За өрөө сайхан тавлаа баяр хүргье. За баярлалаа. За өрөөнийхэн тухай яриад өөрөө сайн хэлээ. Би Өвөрхангай аймгийн харан сумын аймгийн алдарт Алтан гэрлэх сум байна. Аа. Миний өрөө түүхэн жаргалан төрөө. Хаагуур. Яаж уралцсан өрөө хаагуур яаж уралцсан. Энд сумаар энэ наваараа л уралцсан да. Баг засгийн наадамд нэг 2-3 харигдсан. За энэхүү Өвөрхангай аймгийн хар орон сумын харьяата их Монголын хүчит нэвжээ халдрын спортороо Алтан жолоо группийн бүх Монгол Улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын харцаг цолны Милаалга баяр наадмын хурдан соёол насны морьд уралдаан амжилттай явагдаж
өндөрлсөн байгаа. За үүний дараагаар хурдан даагны уралдаан болж өндөрлөж за ингээд төрүүлж яригц мордын одоо цолыг дуудаж бай шагналыг одоо гартуулсан хурдан соёл нусан мордын уралдаан төрүүлж яригц мордуулаад хурдан даагны уралдаан төрүүлж яригц мордын бай шагналыг одоо гартуулж байгаа үйл ажиллагаа үзэгч таах харж байна. За ингээд хурдан даагны уралдаанд бас 13 одоо хурд зурдуулгууд бас уралдсан байгаа. Хурдан даагны уралдаанд Булган аймгийн Хурдан булаг сүмийн уяач Батмөнхийн хэр даг төрүүлсэн. За Аман үзүүнд Харханга аймгийн Хашаа сүмийн уяач Батсайхны хэр даг. За Харгийн 3-т Арханга аймгийн Хотон сүмийн уяач Хөрсөгийн Сартай даг. За Харгийн 4-т Өвөрханга аймгийн Тараг сүмийн уяач Самдан зоодлын мөнх катрын одоо хурдны хэр даг. За мөн одоо бас Харгийн 5-т Өвөрханга аймгийн Тараг сүмийн аймгийн алдартай Самдан зоодлын мөнх катрын одоо хурдан хэр дагууд одоо бас хайрцаг амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд даагны бай шагналыг Монгол улсын харцаг Наранбаатар аймгийн зам Бундорол за 70 одоо трейд компани захирал Төмөр Хуйг за сумын засаг дарга Батэрдэн Эрдэнэ лөлөгчд урлын дарга Ниндрам гэсэн одоо халбаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За мөн энэ үеэр одоо хурдан даагны уралдаанд баян хотод одоо хурдалсан даагны цолыг дуудаж за эзэн хүмүүст нь бай шагнал за уралдаанч хүүхдүүд нь одоо бас гарын билгийг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Тэгээ баяр наадам сэтгэлээ олох гэдэг. Оо сайхан. Юуны төрөнд энэ хорон цугларс төм олондоо баяр минь төргий. Тэгээ миний хүү энэ том цалны босхийг давлаа. Өнөөдөр сайхан байна. Нийт хүрэлцэн ирсэн ард түмэндөө баяр минь төргий. За танайх одоо хэдэн хүүхэд танаа охин ч одоо танаа хэд хүүхэд байна тийм ээ? Би 5 охинтой хөө. За. Миний 2 дахь охинтой миний хүү суусаа. Тий. Тэгээ би малчин хүн. Тий. Тэгэл. За өөрийгөө цаг манай үзэгчдэд танилцуулахгүй юу тийм ээ? Яранга аймгийн Хашаат сүмийн малчин хүн осор хөг нь оруулсан ба гэдгээ намайг. Тий. Тэгээд үүнтэй сайхан өрөөлөө хэлэхгүй тий. За тэгээд одоо нийт Монголын ард түмэнд миний хүү өндөр цаланд хүрээсэй л гэж өрөөж дөө. Тий ард түмэнд баярлалаа хүрэлцэн ирсэн нийт урангаачуудаа баярын минь төргий да. Өвөрханга аймгийн Харан сүмийн харьяат Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны Милаал баяр наадам үеэр өсвөрийн үндэсний үхэн барилдаан зохион байгуулагдсан. За өсвөрийн үндэсний үхэн барилдаанд 32 бүх одоо зодоглон барилдсан байгаа. За эхнээсээ энэ тэнцвэрх хөрсөлдөөнтэй олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн хөрөлөө. За энэ үед одоо үндэсний үхэн спорт болон за мөн одоо жудо, самб гэдэг спортын олон төрлөөр хичээлж байгаа. Энэ цаг үед одоо олон сайхан амжилтыг гаргаж байгаа. За улсын аварга болон аймгийн аварга шалруулах бүхий барилдаануудад амжилттай оролцдог олон одоо хүчтэнгүүд бас зодоглон барилдсан юм аа. За ингээд өсвөрийн үндэсний үхэн барилдаан өндөрлөхөд за Өвөрханга аймгийн Харан сүмийн угуул за авцсан хүчтэн дэвжээний бүх Гомбговийн ууган баяр одоо төрүүллээ. Баянгор аймгийн Жинс сүмийн харьяата Сод баярын мөн хүслэн одоо үзүүлсэн амжилтыг үзүүлсэн бол за их шивхт Өвөрханга аймгийн Харан сүмийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Хаш Эрдэнэ Баатар зөрөгт за Өвөрханга аймгийн Харан сүмийн угуул өнөр жаргалын сая болднаар их шивхт одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд үндэсний үхэн барилдаанд төрүүлж үзүүрлэж их шивхт одоо шалгарсан бөхчүүдийн баяр шагналыг баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэж цаашдынх нь уралдаан тэмцээн наадам бүхийн одоо олон сайхан амжилтыг гаргахыг хүсэн өргөж шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За Өвөрханга аймгийн Харан сүмийн харьяат Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын Монгол улсын харцаг цолны Милаал баяр наадам хөргөн дэлгэр сайхан үргэлжилж олон сайхан хүндэтгэл Милаалгын дор одоо явагдаж байсан юм аа. За ингээд Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын зүгээс за өөрийн дасгалжуулж за энэ сайхан амжилтанд хүрэхэд өөрсдийн өдлөг боловсрал бүхий л одоо зүйлээ дайшлан харамгүй зориулж ирсэн эрхэм багш нар болон ивент итгэн оролцдог компани хамт олон за нутгийн удирдлагууд за өнөөдөр одоо хүрэлцэн ирж одоо хүндэтгэл үзүүлсэн нийт хүмүүстэй за мөн одоо Өвөрханга аймгийн Их Монголын хүчтэн дэвжээний улсын цолтой бөхчүүд одоо хүндэтгэл үзүүлж гарын бэлэг алдсан храдаг мөнгөн аягийг одоо барьж ирснийг одоо та бүхэнд дуулгахад таатай байна. За тухайлбал Өвөрханга аймгийн Харан сүмийн харьяат Монгол улсын харцаг Наранбаатарыг өдий зэрэгтэй бас амжилт гаргахад нь өөрийнхөө
бүхэл зүйлийг дайшлан тасалжуулж ирсэн хүчний одоо дасгалжуулагч, за үндэсний үеийн дасгалжуулагч, за мөн одоо дэмжин туслаж ирсэн Алтан жолоо группийн одоо ерөнхий захирал, инкватор, за Монгол улсын толтой одоо Уранга аймгийн их Монголын хүчит нэвжээний бүхчүүд гээд хүндэт зочид төлөөлөгчд, за нутгийн зөвлөл, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, улсын хурлын гишүүд гээд одоо өөрийн сайхан баярыг хүрэлцэн ирж мялаасан одоо хүмүүстэй за хүндэтгэл үзүүлж байсныг дуулахад таатай байна. За ингээд мөн одоо эдгээр хүмүүстэй бас мөнгөн имэйл, акт мөрийг одоо сайхан бэлэг болгон одоо дурсгал болгож талархлаа дэвшүүлж байлаа. Уранга аймгийн хар орон сумын засаг даргын тамгын газраас Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын одоо цолны мялалга баяр наадамтай хамтдагж өнөө жилийн одоо ардын хувьсгалын 104 жил их Монгол улс байгуулагдсан 819 жилийн үндэсний их баяр наадамд аймаг сумын цол одоо хүртсэн бөхчүүдтэй бас хүндэтгэл үзүүлэх баяр наадмыг хамттан одоо зохион байгуулсан гэдэг хэлэхэд таатай байна. За энэ жутгаараа одоо Уранга аймгийн харин сумын засаг даргын тамгын газар эрдэнэ төлөөлөгчдийн хурал, Сумар нутгийн өдөрлгүүд, за мөн одоо энэ аймгийн болоод сумын цол хүртсэн бөхчүүдийн за анги найз хамт олон за гэр бүлүүдийн зүгээс одоо баяр наадмын үеэр одоо хүндэтгэл үзүүлж байсан гэдгийг та бүхэнд дуулахад таатай байна. Өнөө жилийн одоо ардын хувьсгалын баяр наадмуудад амжилттай өрөлдөж аймгийн начин цол хүртсэн Батчимгийн Намун далай, аймгийн начин цол хүртсэн Болдбаатын Сундуу жадам, сумын заан цол хүртсэн Ууган баярын ган эрдэнэ хэмээх одоо өсөж яваа энэ дэшээ бас олон сайхан цолны амжилтын эзэн болох бөхчүүдтэй Сумар нутгийн өдөрлгүүд болон ах トゥ төрөл төрөсөд найз нөхөд нутгийн олноос одоо хүндэтгэл үзүүлж цолын мялааж улам их одоо амжилтыг өсөн өрөөж байсныг та бүхэндээ дуулахад таатай байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа Уранга аймгийн хар орон сумын хариат их Монголын хүчит нэвжээ алдар спорт хороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны мялалга баяр наадам өргөн дэлгэр одоо сайхан өргөлжилж за бүх одоо сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаа хурдан мөрний уралдаан бүх одоо олон сайхан үйл ажиллагаанууд зохион байгуулагдсны дараагаар үндэсний үеийн барилдааны 5-6-гийн даваануудаас зохион байгуулагдсан ба. За 5-ын даваанд Монгол улсын Арслан Бямбутхан, Монгол улсын харцаг Цэдэн Содном, за Монгол улсын начин Сугар жаргал, за Монгол улсын начин Мөнх жаргал гэсэн одоо дөрвөн мөх одоо шалгаран үлдсэн байгаа. За ингээд 5-ын даваанд Монгол улсын Арслан Бямбутхан Аранга аймгийн хариат Монгол улсын начин Мөнх жаргалыг, Уранга аймгийн хар орон сумын хариат Монгол улсын начин Болтөрийн Сугар жаргал, за Уранга аймгийн Зүүн Баялаан сумын хариат Монгол улсын харцаг Цэдэн Содмыг тус давж, за энэ өдрийн Монгол улсын харцаг цолны мялалга баяр наадмын үндэсний үеийн барилдааны төрөө үзүүр булаацалтахаар за Уранга аймгийн Төвөрг сумын хариат нутгийн буян группийн бүх Монгол улсын Арслан Цэдэн Содмын Бямбутхан, за Уранга аймгийн хар орон сумын угуул Монгол улсын начин Болбөрийн Сугар жаргал нар одоо шалгаран үлдсэн юм аа. За ингээд хүзүү төрөний бүхийн барилдаанд Монгол улсын Арслан Бямбутхан давснаар за Уранга аймгийн хар орон сумын хариат их Монголын хүчит нэвжээ алдар спорт хороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын цолны мялалга баяр наадам төрүүллээ. За Уранга аймгийн хар орон сумын хариат Монгол улсын начин Болдөрийн Сугар жаргал та үзүүлсэн амжилтыг үзүүлсэн байгаа. За их шүүгт Монгол улсын харцаг Цэдэн Содном, Монгол улсын начин Мөнх жаргал нар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. Баяр наадмыг одоо зохион байгуулагчид болон за авийн тэтгэгчдийн зүгээс үндэсний үеийн барилдаанд төрөөж үзүүрлэж одоо их шүүгт одоо шалгарсан бөхчүүдийн шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. Үндэсний үеийн барилдааны баяр шагналыг за Уранга аймгийн хар орон сумын угуул аймаг харцаг өнөр жаргалуудаа авийн тэтгэгч оролцоон гэдэг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд төрөөж үзүүрлэж их шүүг шалгарсан бөхчүүд болон за мөн одоо дунд шүүг шалгарсан бөхчүүдийн баяр шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
өргөн дэлгэр аргагүй нэг ард түмэн Монголын түмэн хүсч хүлээж ирсэн хүн ингээд цолон төрчихэр чинь бас би байтхаа надаас илүү баярлж байгаа их олон байна. Тэгээ тийм сайхан л болж байна да бас. За тэгээд дүүгийнхаа талаар ярихгүй мэдээж одоо та хоёр маань дээр 6 эгчтэй хоёул одоо энэ сайхан гэр бүлээ одоо бүх удмыг одоо авч яваа. Дүүн өнөөдөр бас цолон төрлөө. Одоо сайхан дээр залуу хүүхэд насаа дурсаа дүүгийнхаа талаар бас ярихгүй да. Тэгэлгүй яах вэ? Бид нар чих олон эгчтэй өссөн. Дүү маань айлын баг болохоор жоох ирэх өссөн. Тэгээд аав минь өөрөө сайхан залуудаа барилддаг хүн байгаад тэгээ бид намайг бүх рүү оруулаад араас дүү минь намайг дагаж ороо тэгэл яг ингээд нэг үе үеэрээ яваал тэгээ ямар ч ясны сайхан улсын цолтны нэгнэд багтаад манай удам сайхан улсын цолтонтой боллоо. Тэрэндээ их бэлгшээж лээ да. Мэдээж та бол аймгийн том золтой хүн олон жил одоо бүхий спортоор хичээлж нутаг орныхаа нэрийг гаргаж ирсэн. Тэгээ бүхний одоо бас мэдээж төсвөр төвчээр тийм ээ одоо ямар зам туулдгийг бол сайн мэдэн дээ тийм ээ. Тэгэлгүй яах. Энд чи одоо тэгэл хоёр зэрэг барилдаал олон эгчнэр зарим нь ингээл одоо та хоёр ч одоо амьсгал гарахгүй зэрэг ажиллаж хөө хий эдрэгээ загнадаг зарим ч их дэмжин нь олон л доо. Тэгэл айл айлаа зохицуулаад ямар ч байсан энэ сайхан амжилтанд хүрцгаалаа. Тий. Бас нэг аав ээжийн сайхан буянгаар ах дүүхийн буянгаар гэл сайхан л явж байна. За дүүгийнхаа сайхан чанаруудаас хэлэхгүй тийм манай Наранбаатар маань бол сайхан олон жил аймгийн цолтой барилдаж нутаг орныхоо нэрийг гаргасан. Тэгээ дүүгийнхаа одоо сайхан чанаруудаас та. Тий, дүүгийн чанар гэх юм бол яг дээр ах эгчтэй олон айлын баг болохоор ах эгчээсээ ч яг хайр инэрэл бас зарим загнаал тэгээ хүн амтнаас юм хүлээж авах тань бол сайхан хүлээж авна. Өөрөө тийм сайхан даруухан хамт олонтойгоо байх. Ерөөсөн тийм илүү дутуу буруу юм ярихгүй. Ер нь бол нэг хүн ямар байдгүй нэг тийм л сайхан хүн дээ одоо тэгээд. Ер нь их одоо их өөр хэлгээд байна. За тэгээд дүүгийн наадам найр сайхан болж байна. Тэгээд ирсэн зочид төлөөлөгчдөө зохион байгуулж байгаа нутгийн олон түмэндээ сайхан талархал төвшүүлэхгүй тий. Тий. Нутгийн олондоо газраас ирсэн олон сайхан бөхчүүд, ах дүү өнөр, найз нөхдөд байна. Бүгдөө сайхан наадаад тэгээ сайхан наадандаа сайхан намарцгаагаар л гэж хэлье. Энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Хууранга аймгийн хар орон сумын нутаг зохион байгуулагдсан. За хар орон сумын харьяат их Монголын хүчтэн дэвжээ. Алдрын спортороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын Монгол улсын харцаг цолны Милалга баяр наадмаас бэлтгэсэн одоо нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. За нэвтрүүлгийг одоо бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатарын эрхэм сайхан ээж ах дүү төрөл төрөсөд за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал төвшүүлье. Монгол бүхийн босоо цогон хэмээр та бүхнийг үнэмөхөд ивэж олон сайхан цолны эзэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна.